бол эрэгтэй хүмүүсийн одоо туслагч буюу тэдний хамгийн сайн дэмжигч тэр нэгэн байгаа. Тэгээд нийгэмдэр бол энийг хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Үгүй ээ. Бид бол эрэгт тэнцүү эрэгтэй хүмүүс юм аа гэж тийм. Бид тэнцүү эрэгтэй хүмүүс. Гэхдээ биднэрт хүндлэл байгаа гэдгийг Бурхан биднэрт сануулж байгаа тийм. Бурхан бол эхлээд ир хүн шүү. Дараад нь эмэгтэй хүн та юм аа гэдгийг сануулж. Тэгээд баярын энэ өдрүүдэд бид эрхээ хамгаалах боловч бас хүндлэл дор байх ёстой юм болов уу гэж бас би бодсон. За тэгээд Бурханд таалагдах амьдралаа гэж. Бурхан биднээс ямар амьдралыг Бурхан бидний амьдралд ямар хэм маягийг байгаасаа гэж хүсдэм болоо. Та бүхэн юу гэж бодож байна? Түүнд таалагдах амьдралын хэм маяг юу вэ? Дуулууртай байх. Итгэмжтэй байх. Энд дээр ингэж хэлсэн байна. Бурханд таалагдах тэр амьдрал бол ариуслын амьдрал юм аа гэж хэлсэн. Энд дээр нэг зүйлийг дурдсан нь юу вэ гэвэл 3 дээр Бурханы хүсэл нь та нарын ариусл бөгөөд тэр нь юу гэвэл та нар садвар самууныг төвчээрэй гэж хэлж байгаа. Тэгээд энэ хэсгийг ингэж бэлдээд маш олон хоног ботсон, маш олон хоног ботоод явж байхдаа баярын өдрүүдэд яагаад ийм зүйлийг ярих ёстой юм болоо гэсэн бодол надад төрсөн л дөө. Гэхдээ миний ээлж байсан учраас ер нь би ээлжин дээрээ ер нь жоохон иймэрхүү юм яриад байдیں۔ Тэгээ мэдхгүй Бурхан үнэхээр өсөж байгаа учраас дээр зүйлүүдийг хийлгэж байгаа. Тэгээд 1-2 дугаар ишлэгийг би дахин та бүхэнд уншиж өгье. Эцэст нь ах トゥ нараа та нар хэрхэн явах Бурханд таалагдах талаар биднээс сурснаа мөн та нар үннээр тийм явдагчлан улам илүү болоорой гэж бид эзэн Есүс дотор гуйн ятгаж байна. Учир нь бид эзэн Есүсээр та нарт ямар тушаалыг өгснгийг та нар мэднэ гэж. Тесалоник чуулганыхын бие биендээ маш их хайртай, бие биендээ хайраар үйлчилдэг, итгэмжтэй тийм хүмүүс. Энэ итгэмжтэй энэ байдлаа бүү алдаарай, үүнийгээ улам илүүгээр аривнаар хийгэрэй гэж хэлж байгаа. Та нар бол эзэн дотор маш сайн итгэмжит тэр нэгэн шүү. Үүнийг улам илүү хийгэрэй гэж. Тэгээ яг энэ ишлэгийг уншингууд би ч гэсэн бодсон. Манай цуглааныхын бие биендээ маш их хайртай. Энэ нь цаашлаад маш олон цуглаануудад маш олон хүмүүст хүрдэг. Гэхдээ ингээд бид нар ханахгүйгээр үүнийг улам илүү аривнаар хийгэрэй гэдгийг Бурхан биднээс хүсэж байгаа. Маш ихээр хийгэрэй. Үүнийг бүү мартаарай, бүү хоошин тавиарай. Улам илүү хийж үүнийгээрээ бэлхаарай гэж хэлж байгаа. Би биендээ хайртай байгаарай. Би бинийг босгон байгуулж урамшуулаарай гэж. Харин ингэж хэлснийхээ дараагаар 3-5 дугаар ишлэл дээр инх үлсэн. Бурханы хүсэл нь юу? Бурханы хүсэл нь та нарын ариусл бөгөөд тэр юу гэвэл та нар садвар самууныг цээрлэж хүмүүр ариусл хийгээд хүндэтгэлтээр өөрийн биеэ хэрхэн хинхаа мэдж Бурханыг мэдэхгүй харийнхан мэд тачаан хүсэлт эс байх юм аа гэж хэлсэн. Ариусл гэдэг нь ямар утгатай үг вэ гэж. Грек дээрээ энэ хагиос гэсэн үг байгаа. Тэгээ энэ хагиос гэдэг үг ямар учиртай үг вэ гэвэл тусгаарлагдах гэсэн утгатай. Гим нүглээс тусгаар байх гэсэн утгатай. Харин еврей дээрээ ямар үг вэ гэсэн чинь еврей дээрээ бол кадош гэдэг үг гинэ. Энэ кадош гэдэг үг нь ямар учиртай үг вэ гэвэл назир хүн буюу бас гим нүглээс тусгаар байдаг хүн хэлж байгаа. Биднийг Есүс Христэд итгэх энэ цаг мөчид бид яадаг вэ гэвэл назир хүн болдог. Бид гим нүглээс тусгаарлагдсан гим нүглийг хийж болохгүй тэр ариусл донд амьдрах хүмүүс болдог. Энд дээр нэг зүйлийг сануулan хэлсэн нь юу вэ гэвэл ингэж Бурханы хүсэл нь гэж. Бурханы хүсэл юу вэ гэвэл бидний амьдралын хэм маягийг тэр юу байгаасаа гэж хүсдэг вэ гэвэл ариун байгаасаа гэж хүсдэг. Тэр хэлсэн юу ч хэлсэн бэ гэвэл би ариун учраас та нар ариун байх туу гэж хэлсэн. Би ариун. Бас би та нарыг өөрийнхөө тусаар ариун болгосон юм аа. Тийм учраас та нар ариун байх туу. Ариун байгаарай гэж. Гим нүглээс хол байгаарай гэж. Гэхдээ энэ дээр бас нэг үгийг хэлсэн нь гим нүглийг цээрлээрэй гэж хэлж байгаа. Цээрлэг гэдэг нь ямар утгатай юм бэ? Хийж болохгүй. Манай монголчуудад амар олон цээрлэг ёс өгдөг шүү дээ. Би бол нөгөө аглуугийн нөгөө нэг аглуу илүү боёгийн нэг тийм инээдтэй зүйл өгдөг шүү дээ. Юу хийж болох юм бэ? Явган сууж болохгүй. Хэвтэж болохгүй. Тэ?
Сууж болохгүй юу хийж болох юм бэ гэдэг. Явган сүүл яана. Гараа алдлуул яана. Тэ болохгүй. Ширээн дээр суул болохгүй, өрөнд орно. Орондоо дуулж болохгүй. Болох юм байна уу гэж хэлж байдаг те. Яг үүнтэй адилхан цээрлэх ёс бол болохгүй зүйлийг бүү үлдээч гэж хэлж байгаа. Яг үүнтэй адилаар бурхан юу гэж хэлж байгааг бол гим нүглийг битгий үлдээч. Гэхдээ гим нүгэл дотроо нэгэн зүйлийг сануулж энд хэлж байгаа нь садар самун гэж хэлж байгаа. Садар самун буюу тэр бусдыг одоо бусдын зүйл шунхаарах гэх үү? Энэ дээр болохоор нэг зүйлийг хэлж байгаа нь 4:4 хүн бүр ариусл хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хинхаа мэдж доотлолт нь болохоор юу гэж хэлж байгааг вэ? Эхнэрээ хэрхэн захирхаа мэдж гэж байгаа. Садар самууны тухай бодонгууд юу би болж байгааг гэвэл энд сануулж исэн нэгэн зүйл нь өөр хүний эхнэр лүү, өөр хүмүүсийн нөхөр лүү бүү хараагаа чиглүүлээч гэж хэлж байгаа. Нөхцөл байдлыг харах юм бол Грек, Ромын соёлд юу амар одоо ингэж нөлөөлж исэн бэ гэвэл тэр садар самуун байдал, бэлгийн гаж байдал маш их газар авчихсан. Тэгээд тэрийг юу гэж хүмүүс бодож исэн бэ гэвэл энэ тийм чухал гим нүгэл биш гэж тэд үзчихсэн. Энэ бол тийм сүртэй зүйл биш гэж тэр үед үзчихсэн. Тийм учраас шинхэн итгэгч Ромын иргэдэд Паул ийхүүлж байгаа. Та нар садар самууныг твчээрээ. Садар самууныг цээрлээрэй гэж хэлж байгаа. Түүнээс хол байгаараа. Яагаад гэвэл та нар Христ Есүс дотор тусгаарлагдсан тэр нэг юм шүү гэж хэлж байгаа. Би ч ингэ боц Монголын нийгэм тэгвэл яг энэ цаг үеигтээ тун төстэй байгаа юм шүү гэж. Садар самууныг тэр бузар булай тэдгэр гим нүглүүдийг нэг хүнд гим нүгэлд тооцдгүй. Яах л ёстой асуудал. Сайн нэг шууган тариад исэн нь улсын хурлын гишүүд хоёр их нэртэй хууль батлах гад байна гэсэн нэг тийм цуургал яваадсан. Яг үнэн эсхийг мэдэхгүй л. Гэтэ тийм зүйл тохиолдох чинь ингээд. Тэгээ тийм болвол яах вэ? Хуйлал даандаа гэж. Хуйлал даандаа гэж. Гэхдээ яг үнэндээ энэ нөхцөл байдал бол инээдэн байгаагүй. Маш гаж, маш буруу, маш хүндлэлгүй ариун бус нийгэм Грек Ромын соёлд байжсэн. Сүмийн янхан ганцхан эмэгтэйч биш би ирчүүд байдаг байсан. Тэд бузар булаагаар дамжуулан сайн зүйлсийг бүгэлдэж чадна гэж тэд боддог байсан. Бузар булаагаар сайн зүйлийг олж чадна гэж тэд боддог байсан. Гэвч үгүй. Харин их эзэн биднээс юу хүсдэг вэ гэвэл зөв үйлдэл, зөв хандлага, цэвэр зүрх сэтгэлийг хүсдэг. Тэр бидний бүх үйлдэлийг зөв байгаасаа гэж хүсдэг. Бидний зөв тэр хандлагыг зөв хандлага бидэнд байгаасаа гэж хүсдэг. Тэр бас цэвэр зүрх сэтгэлтэй байгаасаа гэж тэр хүсдэг. Яагаад одооний энэ нийгэм садар самууныг хөхүүлэн дэмжиж бузар булай зүйл рүү тэмүүлж байна уу гэвэл энэ арга бол муу ерөн сүнсний арга юм аа гэж. Тэр өөрийнхөө иргэшээлдээ байлгаж, өөрийнхөө дунд байлгаж, өөрийнхөө хийхийг хүсэж байгаа тэдгээр зүйлүүдийг биднээр дамжуулан хийхийг хүссэндээ гой юм шиг санагдуулж, одоо гой мэдрэмжийг өгмөр юм шиг тгийс санагдуулж биднэрийг хуурам эхэлж байгаа. Гэвч тэр нь эцэн ямар одоо эцсийн тэр зам нь юу вэ гэвэл мөхөл сүрлийн тэр зүйл. Бурхны хүсэл та нарын ариусгал бөгөөд тэр нь юу вэ гэвэл гэж хад хэлж байгаа. Та нарын та нар садар самууныг цээрлэж хүмүүр ариусгал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хинхаа мэдэр гэж. Өөрийн биеийг мэдэж хинаарай. Өөрийнхөө
өөрийнхөө биеийг ариусалтунд ариунаар байлгаарай гэж хэлж байгаа. Иесус Христ хэлсэн байдаг. Маш олон удаа юу вэ гэвэл би ариун учраас та нар ариун байгаарай. Та нар нүдээ хамгаалаарай гэж. Тэгэд энэ 4-5 дугаар ишлэлийг уншия. Хүмүүр ариусл хийгээд хүндэтгэл дор өөрийн биеийг хэрхэн хянахаа мэдэж Бурхныг мэддэггүй харийнхан мэд тачаангүй хүсэл эс байх хаваас эс байх юмаа гэж. Хэрвээ бид өөрийн биеийг хэрхэн хянахаа мэддэг бол хинч чаддаг бол бид тэр итгэгч бус итгэлийн амьдралаар амьдрахгүй байгаа тэдгээр хүмүүсээс өөр байж чадах юм аа гэж. Харийнхан гэдгээр эднэр юу Паул энэ дээр юу хэлсэн бэ гэвэл шууд утгаараа Христ итгэгч биш хүмүүс хэлсэн. Тэд нар бол өөрийгөө хэн чаддгүй маа. Тэд нар бол өөрийгөө юу хийж байгааг ч мэддэггүй маа. Харин та нар мэднэ шүү дээ. Тийм учраас өөрийнхөө биеийг хянахаас гадна бас өөрийнхөө эхнэртэйгээ хэрхэн амьдрахаа бас мэддэг байгаарай гэж. Тэгэд өөр орчуулгуудыг харсан 2004 өөр маш олон орчуулгуудыг харсан чинь зарим тохиолдолд сав гэдэг үгийг ашигласан бас энэ дэр. Өөрийнхөө савыг хэрхэн хэрэглэхийг мэддэг байгаарай гэж. Бас өөр юмыг харсан чинь эхнэрээ хэрхэн захирахаа мэддэг байгаарай гэж. Гэхдээ энэ дэр захирах гингүүд шууд тушаах зүйлийг битгий бодоорой. Харин хүндэтгэл хайрын дотор түүнийг хэрхэн залж чиглүүлэхээ мэддэг байгаарай гэдгийг энэ дээр Паул хэлсэн байна. Мөн хинч үүнийг зөрчиж энэ хэрэгт ах トゥ угээ мэхэлж болохгүй юм а гэж хэлж байгаа. Та нар мэхэлж гин гэж бодож байна уу бусдыг? Бид далдуур, бид нүднээс далдуур бузар самуун тэдгээр зүйлүүдийг үйлдэж нууж чадчихна гэж бодож байна уу? Үгүй юм а гэж хэлж байгаа. Тэгээд дахиад хэлэх юм бол ариусалт Иесус Христ биднийг ариусалт өөрийнхөө цусаар угааж цэвэрлэж цэвэр болгосон. Тэгвэл бид буцаад нөгөөдгөндөө хулбарч тэр бузар булаа зүйл рүү орж чадна гэж юу гэдэг асуулт. Садар самуун бузар булаагаас хамгаалах хэд хэдэн зүйлийг зүгээр ингээд Библи дээрээс олж харсан. Тэр нь болохоор эхлээд нүдээ хамгаалаарай гэж. Нүдээ хамгаалах аваас бүтэн бие чинь саруул байх юм аа гэж. Нүд бол энэ бие чинь дэнлүү юм аа гэж. Хэрвээ та ариун байхыг, хэрвээ та бузар булаа тэр зүйлээс хол байхыг хүсчихвэл та нүдээ хамгаалаарай. Юуг үзэж болох уу, юуг харж болох уу, юуг үйлдэж болох уу гэдгийг хянаарай гэж. Бас нөгөө талаар зүрхээ хамгаалаарай гэж. Зүрх бол амийн булаг бүрс тийм аа зүрхнээс. Бас юу гэдэг лээ? Зүрх юугаар дүүрэн ам түүнийгээ ярьд юм аа гэж хэлж. Тийм учраас Иесус Христ таныг ариун болгож, Иесус Христ таныг ариусалд дуудсан бол та зүрх сэтгэлээ хамгаалах. Бузар булаагаас та түүнийг хамгаалах хэрэгтэй. Бас эзэн бурхнындаа эмээгүй дор байгаарай гэж. Үйлс 5 дугаар бүлэг дээр нэг зүйл гардаг. Нэг хоёр эхнэр нөхөр хоёр эзнээс юусоо эмээгүйгээр нэг зүйл хийдэг. Анания нөгөөх нь хэм блэ? Сафира хоёр тий. Тэр хоёр яадаг вүлээ? Гэр орноо зараад тэгээд элчин нарын өмнө авчиж ирж тавихтаа юу гэж хэлдэг вүлээ? Уучлаарай яг л иймээ үнээр зараад ийм байлаа. Энийг та бүхэнд авчиж өгч чинь. Харин биднэрт юу ч байхгүй гэж. Харин яг үнэндээ бол тэд хуурсан байсан. 100,000 төгрөгөөр зарсан бол 50-ыг нь кармалжаа 50-ыг нь бид 50-аараа л зарлаа гэж авчиж ирж элч нарын өмнөд тавьсан. Харин энэ бол хуур мэхлэлт юм а гэж. Хизээж хинж Бурхныг хуурж мэхэлж чадахгүй. Хизээж хинж Бурхны өмнө гим нүглээ хааж далталж чадахгүй. Бүх зүйл ил байдаг. Тийм учраас бид эзэн Бурхнаас эмээх хэрэгтэй. Бурхан бидэнтэй хамт байгаа гэсэн тэр зүрх сэтгэлийг зүрхэндээ байнга байлгах. Ингүүл та гим нүглийг үлдчих чадахгүй. Нэр шүү.
зүйлийг та үйлдэж чадахгүй. Хэрв танд Бурханаас эмээх зүрх сэтгэл байвал. Бас нэг нөгөө зүйл нь юу вэ гэвэл залбирлаар тэмцээрэй гэж. Гив нүгэл таныг үүдэн дээр отон ирүүл та Бурхан руугаа хандаж түүнлөө залбираарай гэж хэлж. Уруу татагдахгүй тулд Бурханаас зуураарай гэж. Бидний энэ нийгэм, бидний энэ бүх ертөнц биднийг яадаг вэ гэвэл уруу татдаг ш. Сайхан зүйлсээр. Одоо фэйсээр нэг яваад эхнэрүүд нь ч гомдлоод, хүүхдүүд нь ч сонирн болоод, найз охтууд нь ч сонирн болоод байгаа нэг зүйл павчи тий. Пүүрсэ нэрээ. Айгуу сон дончт юм шиг байгаа. Ингээд нөгөө хязгаарлаад ингээд тоглож болно. Тэг зарим хүмүүс бүр хит ингээд улаараад орчт юм шиг байна. Тэрнгээр нь нөгөө X түзих юм билүү? Emoji production-ийн билүү нөгөө тоглолт хийх гэж байгаа юм билээ шүү дээ. Өгцөн үү гэсэн чинь өгцөн заашгүй дээ тий. Нөхөр маань өгчлээ гэж баярлаад байдаг. Яа нөхөрч өгчвэ гэсэн чинь ашгүй нэг мөхөж санаа амарлаа гэж. Тэг бүр ойлгохгүй яаж байгаа юм бэ гэж үгүй ээ эн чинь тоглоом павж байхгүй юу да. Тийм болохоор энэ бүр ингээд стресс болгож байгаа тийм хүмүүсийг эхлээд амар гоё стрессээс гаргаал үү ямар гоё юм бэ. Тийм учраас бид уруу татагдахгүй байх хэрэгтэй. Зүйл багаас эхэлдэг. Дунд олдог. Тэгээд ихсвэл гамшиг болдог. Бүх зүйл. Залуучууд юуны хинчсэн элдв буруу бичлэгүүдийг үздэг. Эхлээд их гоё таашаалтай их гоё юм шиг санагддаг. Тэр бичлэг тэр бузар булаа зүйлдээ автаж эхэлдэг. Түүнийг үзэхгүй л бол түүнийг хийхгүй л бол болохгүй мэт санагдаж эхэлнэ. Биднийг уруу татахын тулд маш олон зүйлүүд бидний эргэн тойронд байна. Биднийг ариуслаас бус бузар булаа руу дуудах тэр зүйл асар олон байна. Энэ нь бүр ингээд нэмэгдээд л байх болно. Таныг уруу татах зүйлүүд багаар нэмэгдээд л байх болно. Бидний багад байхад одоо юу гэдэг нь чихэр ч юм уу, одоо юу гэдэг нэг жижигхэн зүйлээр бидний хуурж болдог байсан бол одооний хүүхдүүдийг тийм чихрээр хуурч чадахгүй. Харин бүр гүнзгий зүйлээр хуурдаг. Тийм учраас сатааны явуулга, сатан муу ёрын сүнсний хийх тэр ажил маш нарийсаар л байна гэсэн. Нарийн танилуу давшин гэсэн. Түүний төлөлгөө бол маш нарийн, маш сайн хуурам эхлэлт. Харин та үүнээс сэргийлэхийн тулд хийх зүйл бол залбирал. Өөр юу ч биш. Уруу татагдахгүй тулд залбираарай гэж. Бас ариусалт руу ойртуулах нэг зүйл нь юу вэ гэвэл төгсгөлийг нь харах. Энэ бүх зүйлийн төгсгөл юу вэ гэдгийг. Энэ бүх зүйлийн төгсгөл нь юу болох, яах ёстой вэ гэдгийг та харах хэрэгтэй. Бузар булаа садар самууны төгсгөл юу вэ? Гим нүгэл буруу замын төгсгөл юу вэ? Сургаалт төгсдөр хэлсэн баг. Хүнд зүүн мэд харагдавч эцэст нь үхэлд хүрэгдэг зам байдаг гэж. Таны нүдэнд зөв юм шиг санагдаж байгаа тэдгээр зүйлүүд сайхан юм шиг, гоё юм шиг, болохоор юм шиг, улан бүр хийгээд байвал сайхан юм шиг санагдаж байгаа. Гэхдээ цэг тавилт нь юу вэ гэж. Жохон бахад одоо ч гэсэн тэр унтах их дуртай, унтмаар санагдаад идэг. Ээжийн манд ганц л хэлдэг зүйл нь юу вэ гэвэл нойрыг унтаж дийлдэггүй сэрж бард юм аа гэж, сэрж дийлд юм аа гэж хэлж. Бос. Яг түүнтэй адилхан. Бид төгсгөлийг нь л харах хэрэгтэй. Альба дээр ингээд нөгөө нэг хэдэн жилд юу зарцуулдгийг ингээд нөгөө нэг амьдралын хэрвээ 70 насалдаг гэвэл та тэдэн сарыг нь тийм юмд, эдэн сарыг нь ийм юмд ингээд хуваацсан зүйлүүд байгаа юм л та. Гэсэн чи бид нэр 6 сарыг нь ингээд нөгөө гэрлэн төхөөндөр ингээд зогсож өнгөрүүлдэг нэ амьдралынхаа 6 сарыг. Гэсэн чи манай өсвөрийн хүүхдүүд ингэж амьдрахгүй. Одоо шууд гардаг болно гэдэг байгаа шүү. Тэгэхээр би хэлсэн. Тэгж жаад бүх насаа зориулж хваа гэж. 6 сарыг хэмнэж чагаад тий 6 сарыг хэмнэж чаад. Тэгээ маш олон зүйлийг ээлж дараалан одоо нөгөө банкнд очролдог л гин юу яадаг л гин одоо ингээ нөгөө унтахтаа өнгөрүүлдэг маш олон баг 20 30 жилийг нь унтахад зарцуулсан байлгүй яал. Тийм учраас бидний хийх ёстой
Одоо ингээд бодонгууд маш богинохон хугацаа. Далхан жил. Одоо ингээд бодонгууд надад нэг хэдхэн жил л байгаа тий. Тэгэхээр надаас ахмад бүр ингээд манай ээж аав цаашлаад эмээ өөнөр тий маш богинохон цаг хугацаа түүний амьдрал үлдсэн гэсэн. Тэгвэл тэр богинохон хугацааг яаж өнгөрөх вэ гэж. Зүгээр л дур хүсэлтэй автаал сайхан тий дураараа цингээл цэрлэх хаях өөрийгөө тусгаарлах тэр зүйлийг үйл хэрэгсээд энэ биеийг энэ сав гэж үзвэл бузар булаа бүх зүйлийг аваач шидлэж хаяал дуртай дургүй олон зүйлийг биедээ бий болгоод л нэг онгорхоол бол хийж болдог гэсэн шиг бүх бузар булаагаар дүүрэхгүй эсвэл нүдээ хамгаалж зүрхээ хамгаалж эзэн рүү ойртож эзэнтэй нөхөрлөж өөрийнхөө ариусалд дуудсан тэр эзэн бурхнаас зуурч өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинчлэгдэх үү гэж. Тэг бас нэг зүйл нь юу вэ гэвэл би бинтэйгээ ярилцаарай. Хэрвээ та гим нүгэл давтчихсан буруу зүйлийг хүсэж буруу зүйл рүү тэмүүлж байгаа бол би бинээсээ зуураарай гэж. Та магадгүй дотроо за садар самуун за тулын яриад байгаа юм чи надад ч байхгүй л дээ. Зүгээр штэ би чинь гэж бодож яж болох юм. Гэхдээ өнөөдөр та зогсож байгаа мэт санагдавч унтсан байдаг шүү гэдгийг бурхан сануулдаг. Бүү бардам байгаарай. Энэ надад байхгүй гэж та дотроо бодож байгаа бол та бардам зүрх сэтгэлтэй байна шүү. Ямар ч тохиолдолд юугаарч сатан биднийг өргөтөж чадна. Ямар ч нөхцөл байдал ямар нэг тийм одоо юу гэдэг одоо бүтцэн тэр нөхцөл байдалд таныг хөнгөн мэхэлчиж чадна. Харин та инг тэрэнд бэлэн одоо ингээд урдаас нь ингээд нэг цохилт хийх тэр бэлэн байдал байхын тулд бурхантайгаа л хамт байх хэрэгтэй. Бурханаас л зуурах хэрэгтэй. Тиймээс хүнд хэцүү байгаа бол чамд итгэмжтэй итгэл даах үйс мэт санагдаж байгаа тэр нэгнтэйгээ ярилцаарай гэж. Энэ нь бас бурхнаар дамжуулагдан хийгдэх тэр зүйлж байж болох юм. Тийм учраас би бинтгээ ярилцаарай. Гэтэ итгэмжтэй хүнтэй шүү дээ. Итгэл даах үйс бурхны үгэн дотор чиглүүлж чадах үйс тэр нэгнтэй ярилцаарай гэж хэлж байна. Тэгээ эдгээр зүйлийг хэрв та амьдралдаа байлгаж энэс ч олон зүйлийг бурхан биднэрт мэдээж ирэг бий болгож одоо ингэж өгч байгаа. Миний л ингэж хальт ингэ харсан Библиэс ингэ харсан зүйл нь эдгээр зүйлүүд нүдэ хамгаалах, зүрхээ хамгаалах, эзэн бурхнаас эмээх үед ор явах, залбирлаар тэмцэх, даруй байх, бас бие биентэйгээ ярилцдаг байх. Харин төгсгөлийг нь хардаг байх. Төгсгөл нь юу вэ гэдгийг мэддэг байх. Эдгээр зүйлдэд нь ариусал дунд байх. За тэгээ цаашлаад өөрийгөө хянах тэр цээрлэх үйц тэр зүйлүүдээс хол байж цээрлэн амьдрах хат тань туслах үйц хитэн зүйлсүүдийг санал болгож байгаа маа гэж. За тэгвэл цааш нь тиймд үүнийг эсэргүүцэх чинь хүнийг бус харин та нарт ариун сүнсээ өгдөг бурхныг эсэргүүцэж буй хэрэг юм аа гэж. Та дээдх зүйлийг цээрлэхгүй, хагиос буюу нөгөө нэг тусгаар байдал дотроо байхгүй, нөгөө назиргүй шиг амьдрахгүй. Тийм байх юм бол энэ нь намайг эсэргүүцэж байгаа одоо Паулыг нэг эсэргүүцээд байгаа хүмүүсийн эсрэг зогсоод байгаа нэг хэрэг биш юм аа. Энэ бол бурхныхаа өмнө бузар булааг хийж байгаа зүйл юм аа гэж хэлж байгаа. Та нар хүсэлтэд автаж гин үү? Тэгээ хийж гин үү? Энэ хэний төлөө гэж юм? Хэнийг эсэргүүцэж байгаа юм шиг вэ? Бурхныг л эсэргүүцэж байгаа шүү гэж хэлж байгаа. Хүн бас бурхныг. Иесус харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих
хэрэггүй ажээ. Дээр хэлсэн тий. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ. Үндэ та нар Македон даяар байгаа ах トゥ нараа хайрладаг. Харин ах トゥ нараа үүндээ улам их бэлхаахыг та нараас гуйж байна гэж хэлж байгаа. Та нар одоо ингээд энэ Тесалоник чуулганыхан нэг зүйлийг маш сайн хийдэг чуулган байсан юм шиг байна. Тэр бол хайр. Хайрыг харамгүй, үйлчлэлийг харамгүй хийдэг тийм хүмүүс. Нэгдүгээр бүлгийг харах юм бол хэлжсэн шүү дээ. Та нарын хайрын хөдөлмөр, итгэлийн үйл тэр тууштай байдал чинь бүх хүмүүст мэдэгдсэн юм аа гэж хэлжсэн. Яг түүнтэй адилаар эдгээр маш их тэр үйлчлэл бусад зүйлсүүдэд анхаарлаа маш сайн хандуулдаг тэр хүмүүс байсан. Тэрийг нь үргэлж Паул урамшуулчихсан. Яг түүнтэй адилаар би та бүхнийг ч гэсэн урамшуулах гэж байна. Энэ зүйлүүдэд маш мундаг оролцдог шүү гэж. Би бинийгээ хайрлах, бусдыг босгон байгуулах, үйлчлэл эдгээр бүх зүйлүүдэд маш сайн оролцдог. Үүнийгээ улам илүү хийгээрэй гэдгийг дахин сануулж. Тэгээд 11-ээс 12 дугаар ишлэлдэр нэг гайхалтай хид хідэн зүйлийг Паул дурдсан. Энэ дээр бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж өөрийн ажилдаа анхаарч өөрийн гараар ажиллахыг эрхэмлээрэй гэж хэлж байгаа. Энэ дээр хид хідэн зүйлүүдийг Паул санал болгосон. Тэр нь юу вэ гэвэл төвшин амьдрахыг хичээ гэж. Энэ нь амьдралын иймх замбраагүй байдал, санаа зовнил, гим нүгэл, бусармаг зүйлсийг хоош тавьж харин төвшин амьдрахыг хичээгээрэй гэж хэлж байгаа. Бас нэг зүйл нь өөрийнхөө ажилдаа анхаараарай гэж. Өөрийн хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Бусдынхыг биш. Бусдынхыг шүүж, бусдынхыг одоо юу гэдэг одоо тэр тийм байна, энэ ийм байна гэж хэлхийг хооронд өөрийнхөө ажилдаа анхаараа. Бусад руу бүх харин өөрлөгөө анхаарлаа хандуулаарай гэдэг. Бас нэг зүйлийг хэлсэн нь өөрийн гараараа ажлыг эрхлээрэй гэж. Энэ үед ингэж хэлэнгүүд тэр үеийн Тесалоник чуулганыхын гайхсан. Яагаад бид өөрийнх нь гараар ажиллах ёстой юм бэ гэж. Яагаад гэвэл тэд нар магш ихэс дээдсүүд байж л дээ. Тэгээд яадаг гэсэн мэгвэл тэд нар боолуудаараа л хийлгүүлнэ гэж боддог байж. Ер нь бол боолууд эдгээр зүйлүүдийг хийх ёстой гэж бод. Тэгтэн Паул юу хэлж байгааг гэвэл чи өөрийнхөө гараар хөдөлмөрлөх хэрэгтэй гэж. Чи өөрөө хүслөө туслуулж тэдгээр зүйлүүдийг үйлдэх хэрэгтэй гэж. Энийг нь би бодохдоо бүх бэлэнчлэг сэтгэлгээтэй байгаасай гэж бодсон. Харин өөртөө хөдөлмөрлөөрэй гэж. Өөртөө хөдөлмөрлөж өөрийн гараар хийсэн тэдгээр зүйлүүдээ бусдад бас хуваалцдаг байгаарай гэж. Паул ч майхан барьдаг байсан. Майхан биш ээ. Майхан хийдэг, ойдог байсан. Майхан үйлчлэл хийдэг. Тэгээ хийгээд зарангуудаа тэрнгээр олсон мөнгөөрөө бусад тосондрууд руу очиж хаанчлан сайн мэдэг тунхагладаг байсан. Тэр өөрийгөө санхүүжуулдаг байсан гэсэн. Өөрөө хөдөлмөрлөж түүгээрээ олсноороо бусдад хаанчлан сайн мэдэг хүргэдэг байсан гэсэн. Яг үүнийгээ энэ дэр хэлсэн. Та нар өөрсдийнхөө хүчээр, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдраарай гэдэг. Тэгээд ингэснээр та нар гадны хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмар дутагдахгүй юм аа гэж. Та нарыг харахтаа ийхүү үлдэж, ийхүү ажиллаж, төвшин амьдарч байхыг чинь хараад бусад хүмүүс таныг даган дуурайж таны амьдралаас үлгэр дуурайлал авч чадах юм аа гэж. Төвшин сайхан амьдарч өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байж өөрлөгөө үнгийж өөрийнхөө гараар хөдөлмөрлөдөг ийм нэгнийг харахтаа бусад хүмүүс харийнхан гэж хэлээд байгаа ш. Харийнхан гэдэг нь юу вэ гэвэл итгэгч биш хүмүүс. Итгэгч биш хүмүүс ийхүү амьдарч байгааг чинь харахтаа танаас үлгэр дуурайлах юм аа гэж. Төвшин амьдрахад юу орж болох юм? Гэхдээ энэ хүмүүс маань сайхан төвшин сайхан амьдардаг хүмүүс шүү гэж хэлэх үед та юу боддог вэ?
амар тайван, хэрүүл шуугаагүй, тэ? Би биндээ хүндэтгэлтэй ханддаг. Үр хүүхэд нь, эхнэр нөхөр нь, ах дүүнэр нь би биндээ хүндэтгэлтэй зөв үг хэлээр ярьдаг. Тэдний дунд бузар булаа, гим нүгэл байхгүйгээр цэвэр ариун тэгж амьдрахыг төвшин амьдрах гэж. Тиймээс би та бүхнийгээ юрууч юм. Та бүхэн Христ Есүс дотор төвшин амьдраарай. Төвшин сайхан амьдраарай гэж. Тэгээд дахиад дээр асуусан асуултаа дахиж асууя. Юу вэ гэвэл Бурхан бидний амьдралын хэв маяг ямар амьдралын хэв маягаар амьдраасай гэж хүсдэг вэ? Хариулт авъя. Ариуслын амьдралаар бузар булааг твчиж харин ариусл буюу гим нүглээс тусгаарлагдсан тэр амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Бурхан биднээс ямар амьдралын хэв маягийг хүсдэг вэ? Яг ийм амьдралыг тэгээд төвшин амьдрахыг маш ихээр хүсдэг шүү гэж та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Тэгээ хамтдаа босоод залбирая.